Сайн байцгаана үзэгчдээ, энэ өдрийн мэндийн хүргэе иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой нэмэх 37 хэм нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Нэмэх 37 хэм нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хачигт халдварын талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэх болно. Хачигт халдвар нь хүнд хачгаараа дамжин халдварладаг байгалийн голомтод хурц халдварт өвчин юм. Хачгаараа дамжин халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үедээ давхцсан 4-р сараас 9-р сарын турш үргэлжилдэг. Дамжуулагч хачгийн төрөл зүйлээс хамаарч хачигт энцефалит, хачигт бронхит, хачигт риккетсот гэж ангилдаг. Хачгийн эзэн амьтдад нохой, хулган, зарим мэрэгчид, өвхөр, хон, ямаа, тэмээ нохой зэрэг ордог байна. Ер нь бол хачгаар дамжин халдварладаг дэлхийн эрүүл мэндийн 10 дугаар ангиллал гэж байдаг олон улсын. За эдгээр энэ ангиллалаар бол хачгаар дамжин халдварладаг бол 28 өвчин байдаг гэж тэмдэглэсэн байдаг. За эдгээрээс бол одоо 3 өвчин буюу хачигт энцефалит, хачигт ирксиоз, хачигт боррелиоз өвчнийг бол Монгол улсад 2005 оноос хойш бол бүртгэж эхэлсэн байгаа. За нийт 2005-аас одоо 2017 он хүртэл ер нь одоо зоонозын өвчин судлалын үндэсний төвд бол 3664 тохиолдол с жигтэй тохиолдол одоо бүртгэгдснээс за эдгээрийн нэг 30-аас 40% нь бол за эмнэл зүй, лаборатори, за давхар судлалаар бол баталгаажсан байгаа. За эдгээр 3 өвчний хувьд бол хачигт ирксиоз буюу одоо бэлчээрийн хачгаар дамжин халдварладаг. За энэ өвчин бол нийт халдварынхаа нэг 75%-ийг эзэлдэг. За нэг 13% нь бол одоо хачигт энцефалит өвчин. За хачигт ирксиоз бол нэг бас нэг 12%-ийг бол эзэлдэг байгаа. Манай улсад хачигт халдварын голомтод бүсүүд гэж байдаг. За ойг тээврийн бүс нутгаар хачигт энцефалит илүүтэй тархсан байдаг бол энэ талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Хачигт энцефалит буюу хачигт боррелиоз өвчнийг дамжуулагч хачиг нь бол ихэвчлэн ой мод ихтэй бүс нутгаар одоо тархсан байдаг. За хачигт ирксиоз буюу одоо малын хачиг, бэлчээрийн хачиг, бидний мэддгээр бол бор хачиг буюу дермацентер нутали гэдэг хачиг. За эндгээр хачгаар дамжин халдварладаг энэ өвчин бол энэ хачиг бол одоо Монгол улсын нийт нутгаар бол тархалттай байгаа. Тэгэхээр хачигт сая ч хэлсэн одоо хачигт ирксиоз маань одоо нийт халдварынхаа 70 гаруй хувийг эзэлдэг тийм ээ. Тэгээд тархалт нь өндөр байна. За өвчлөлийн хувьд бол өндөр боловч бас эрсдлийн хувьд харьцангуй одоо хачигт энцефалитигээ бодоход тийм ээ одоо хүндрэл харьцангуй багтаа явагддаг. За хачигт энцефалитийн хувьд бол одоо ой мод ихтэй бүс нутгаар бол одоо тэр дамжуулагч хачиг буюу хусны хачиг буюу улаан хачиг байгаа. Энэ бол эксотис дермацентер эксотис персулкатус гэж хачиг байгаа. За тэгэхээр энэ хачиг бол одоо ой мод ихтэй бүс нутгаар тархалттай. За байгалийн голомтын хувьд бол Монгол орны 8 аймаг яг энэ хачигт энцефалитийн байгалийн голомттой гэж байгаа. За тэгэхээр энд ямар аймагуд ордог гэхээр одоо ой мод ихтэй бүс нутаг тийм ээ Сэлэнг, Булган, Орхон, Дархан, Хөвсгөл, Хинти, Дорнот, за Төв аймаг, Архангай хойд хэсэг гэх мэт энэ 8 аймагт бол тархалттай байгаа. За ер нь бол хачгийн халдваржилт бол идэвхтэй үе ер нь бол 4 сараас эхэлдэг байгаа. 4 сараас 9 сар хүртэл үргэлжилдэг. За гэхдээ яг хачигт ирксиоз буюу саяны бэлчээрийн хачгийн яг идэвхжлийн үе нь бол 4-5 сард хамгийн өндөр байдаг. За хачигт энцефалит буюу одоо ойн хачгийн идэвхжил бол 5 сарын сүүл 6 сард бол хамгийн өндөр идэвхжилтэй одоо байдаг. Өрн дулааны улирал эрсэнтэй холбоотой иргэд ой мод ихтэй газруудаар амарч зугаалах ажил хөдөлмөр эрхлэх тохиолдол нэмэгддэг. Энэ нь хачигт халдварт өртөх тохиолдлыг нэмэгдүүлж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Ялангуяа энэ нийслэлийн ойрхон байгаа тийм ээ одоо ногоон бүсэд бол энэ өвчлөлийн тодорхой бас уг суур байгаа гэсэн мэдээлэл манай судлаачид өгдөгөө. Тиймээс ер нь энэ чиглэлээр манай иргэд үүдийн одоо өрн дулааны улирал эхэлж байгаа холбоотойгоор одоо маш олон одоо тийм ээ одоо үйл ажиллагаа эхлэн явуулдаг. За тухайлбал бол одоо юу гэдэг жимс одоо холбоотой ургамал одоо түүх асуудал явуулдаг. За зугаалах, ажил зугаад оролцох, за мөн хөдөө талд гэх юм бол одоо юу гэдэг ноос авах, ноос хэргэх, самнах. За тэгээд одоо түүхий одоо тийм сүү одоо зөөгөө тохиолдолд хэрэгэлдэг. За энэ мэн болохоор энэ хачигт одоо өртөх энэ эрсдлийг бий болгож байгаа юм. Тиймээс одоо юу гэдэг энэ одоо өрн дулааны өрөлд энэ хотын ойр орчмын одоо бүсэд одоо энэ чиглэлээр одоо аялах, зугаалах, ажиллах ийм хүмүүс маань энэ хачигт эксайз болоод боррелиоз гэж хоёр төрлийн өвчин байдаг.
энэ өвчтнөөс одоо өрсөн сэргийлэх одоо мэдлэгтэй хандлагатай байж өөрийгөө хамгаалах бусад юу гэдэг найз нөхөд гэр бүлээ хамгаалахад зайлшгүй анхаарах хэрэгтэй гэсэн ийм зөвлөмжүүдийг манай нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эм чимлэгээ ажиллаж мэдээллийн олон хэрэгслийг ерхийдээ өгч байгаа. Хачигт халдвараар өвчлсөн тохиолдолд ямар шин тэмдэг илэрч болохыг иргэд зайлшгүй мэдж авах ёстой. Ингээд хачигт халдварын үед ямар шин тэмдэг илэрдэг болон за тохиолдож болшгүй хүндрэлтүүдийн талаарх мэдээллийг мэргэжлийн хүний ярианы хамт та бүхэндээ хүргэж байна. Тий, хор нөлөө юу яхаа ер нь энэ гурван өвчин бол гурлаа өөр өвчин тийм ээ дамжуулагч хачгийн хувьд өөр байна. За одоо илэрх шинж тэмдгийн хувьд тийм ээ за үлдэц өгдөг гэх мэт эдгээр байдлаараа бол жишээлбэл хачигт энцефалит бол ой мод ихтэй бүс нутгаар тархсан байдаг гэсэн тийм ээ түрүү нөгөө хэлсэн одоо 8 аймаг голомттой гэсэн тийм ээ. За энэ голомтт бүс нутагт одоо хүндрэл нь бол ер нь хачигт энцефалитийн хүндрэл ер нь шинж тэмдгийн хувьд тийм ээ өөр байна. За шинж тэмдэг жишээлбэл одоо хачигт энцефалитийн үед толгоо өвдөх, өндөр халуурах тийм ээ даг зүших. За энэ өөрөө хачигт энцефалит маань бас вирусээр үүсгэгддэг байгаа. За тэгээд зарим тохиолдлуудад хүндрэл өгж одоо нас баралт хүртэл тохиолдож исэн. За мөн одоо үлдэц өгдөг тохиолдлууд байгаа. Жишээлбэл өвчлсний дараа мартамхай болох тийм ээ толгоо өвдөх, ой санамжаалдаг, саа саажилт үүсэх гэх мэт одоо үлдэц өгдөг. За ийм тохиолдол байгаа. Хачигт эрксиосын хувьд ер нь бол тархалт өндөр те бүх нутгаар тархалттай өвчлөлийн хувь өндөр байгаа боловч одоо гэхдээ бас одоо айхгүй тийм ээ одоо нөгөө аюултай биш гэж үзэж болохгүй. За энэ бол бас хүндрэлээс ялангуяа бага насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүс бол одоо хүндэрч бас нас баралтын тохиолдлууд одоо тохиолдож ирсэнээс хойш бол тохиолдсон байгаа. За тэгээ энэ бол шинж тэмдгийн хувьд эмнэлзийн шинж тэмдгийн хувьд халуурах тийм ээ биеэр тууралт гарах, за гар хөл бадарах, за ийм шинж тэмдгүүд илэрдэг байгаа. Энэ бүс нутгуудаар болоод одоо тэрэн бүсүүдээр даялах, алхах, тийм ээ уулан талхах ийм одоо төлөвлөгөөнүүдтэй явдаг. Тэгэхээр зэрэг иргэд маань үүнтэй уялдуулаад одоо энэ хачигтай бүс нутгаар явахдаа за мөн одоо энэ хачигтай бүс нутгийн төв суран газруудаар өнгөрөхдөө хачигын алдараа сэргийлэх зөвлөмжийн бас тодорхой одоо мэдлэгтэй байх хэрэгтэй. За тэгэхээр энэ дээр бол хамгийн гол нь нэгдүгээрт бол одоо тод өнгийн битүү хувцас өмсөх хэрэгтэй. Иргэд маань эсрэгээрээ бас тийм ээ алуун дулааны улирал болж ийнгээд бог нь одоо өмдтэй юм уу сандалтай за битүү юм алгаагүй явж идэг. Тэгэхээр зэрэг энэ маань одоо бас хачигт хазуулах эрсдлийг одоо нэмэгдүүлж идэг. Тэгэхээр зэрэг иргэд маань өөрсдөө болоод хамт явж байгаа хүмүүсээ за хүүхдүүдээ тод өнгийн битүү хувцастай одоо явуулах хэрэгтэй гэдгийг нэгдүгээрт одоо зөвлөж байна. За хоёрдугаарт бол энэ одоо бүс нутгаар аялж явахдаа явж байхдаа 2 цаг тутамд одоо бие дээрээ одоо хачиг явж байгаа хэсгийг шалгаж явах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг ингэж шалгаснараа бол хачигт хазуулахгүй байх мөн хачигын халдварын одоо хачигт халдварын одоо зовираас мөн энэ өвчлөлөөс одоо сэргийлэх боломжтой байдаг. За дараагийн бас нэг гол зүйл маань хичнээн одоо ойд хэрийн бүс нутгаар ойд одоо ууланд аялж байгаа гэсэн төв суурин газруудад бас энэ бүс нутгийн хачгийн одоо бүс нутгийн төр суурин газар ажиллаж байгаа амьдарч байгаа хүмүүс маань ч гэсэндээ салхиар одоо зөөрлөгдөн ирэх боломжтой байдаг учраас энэ одоо төв суурин газар иргэд ч гэсэндээ бие дээрээ хачиг явж гинүү хачигт хазуулж юу гэдгээ өөрийгөө болоод одоо өөр хүүхдүүдэд байнга одоо үзэж шалгаж явах хэрэгтэй. Манай улсад тархсан нийт хачгийн 70-80%-ийг халдвартай гэж судалгаагаар үзсэн байдаг. Халдвартай хачигт хазуулсан тохиолдолд биеэсээ хэрхэн зөв салгаж авах нь хамгийн чухал байдаг. Ингээд дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна. Нийт хачгийн ер нь бол зам зүйн өвчин судлалын үндэсний төв буюу манай одоо хандлт судалгаагаар одоо ер нь бол бас хачиг болгон бас халдвартай биш. За нийт хачгийн нийт одоо манай шинжилсэн тийм ээ байгалийн голомтын шинжилгээ хийгээд за тэгээд одоо нөгөө хачгууд цуглуулдаг байгаа тийм ээ тэгээд тэр цуглуулахдаа одоо 1 км дарцаг километрт хэдэн хачиг байна тийм ээ за тэгэхээр тэр хачгаар хачгийн хэмжээгээр бол нэгтчлэн тодорхойлогддог байгаа тийм ээ хачгийн хэмжээ их байна бага байна уу за тэгээд цуглуулсан хачгаас одоо шинжилгээ хийж үздэг байгаа ямар өвчний одоо халдвар дамжуулагч байна түүнээс бол бас бүх хачгууд бол бас халдвартай биш шүү дээ одоо халдвартай хачиг л халдвартай хачигт хазуулах юм бол өвчлөл үүснэ халдвар аавна гэсэн үг. За тэгэхээр нийт хачгийн ер нь 70-80% нь халдвартай байгаа. За тэгээд 70-80% нь халдвартай. За тэгээд халдвартай хачигт хазуулсан тохиолдол бол өвчлөлнө. За тэгээд бас одоо халдвартай хачиг байгаад хазуулаад одоо хазуулсан тохиолдолд одоо
хачигны хошууг үлдээлгүйгээр биес одоо 24 цагийн дотор одоо авах арга хэмжээг авч чадах юм бол бас одоо эрсдлийг бууруулдаг байгаа. За ер нь бол халдваргүй хачиг байлаа ч гэсэн одоо нөгөө хачгаа тий хошуугаа үлдээчих юм бол тэр хэсэгтээ 2 дагчаар халдвар авснаас болоод одоо бас юу яах тийм ээ тэндээ өрөвсөх бас одоо тохиолдлууд байна. Хачиг маань өөрөө хошуу нь болохоор ийм буруу харсан хөрөөний иршиг шүтлбэртэй байлдаг гэж байгаа юм. Тэгэхээр хачгийн одоо шууд гараараа сая ингээд суг татаад авчгаар тэр чинь өөрөө бас амтан учраас гинт зочроод тэгэхээр нөгөө хороо илүү их хүчтэйгээр бие махбодод цацдаг гэж байгаа. Тийм учраас одоо яг хачиг хазуулсан байх юм бол одоо хачиг хадсан хэсэгтээ за спирт йод байж болно. За этилийн спирт буюу арх тийм ээ байгаагаараа за энийг нөгөө хүн юм уу маарлан чингээж агаад хачган дээрээ 3-5 минут тавина. Тэгэхээр нөгөө хочиг маань бас тайвшраад тийм ээ булчин нь сулраад одоо спиртэндээ тийм ээ одоо баг зэргийн тийм одоо саачлт үүсээд за тийм үед нь болоод ирэхээр яг хачигныхаа одоо хошууны үзүүрээр пинцетээр барьж болно. Уцаар одоо осорлож болно тий. За тэгээд тусгай бас хачиг авахч байгаа. Тэрүүгээр за тэгээд займжуулах маягаар татаж авна гэж байгаа. Нөгөө тий ингэж уцаар юм уу ингэж займжуулах маягаар тий пинцетээр барих юм бол ингэж нэг хошууны ийм хошуу байгаа штэ. Тэгэхээр тэр хошууг ингэж гаргах гэдэг штэ биесээ тийм ээ. Тэгж одоо займжуулах хаягаар татаж аваад за тэгээд хадсан хэсэгтэрээ спирт йодоор цэвэр боолт хийгээд за түрүүн хэлсэн нөгөө юугүй хачиг байсан ч гэсэн тийм ээ нөгөө халдваргүй хачиг байсан ч гэсэн 2 дагчаар хошуу нь үлдчих юм бол халдвар үүснэ нөгөө халдвар ороод тийм ээ. Тэгэхээр тэрнээс урдчлан сэргэж юм. Магадгүй нөгөө хачиг нь халдвартай байх юм бол тийм ээ халдвараас урдчлан сэргэн. За тэгээд авсан хачгаа мэргэжлийн байгууллагуудад одоо шинжилүүлэх боломжтой. Яг бол хазуулангуудаа тэр нөгөө юуны чи өвчний чинь бас эмнэлзийн нууц хугацаа байна шүү дээ. Одоо хазуулангууд өнөөдөр халдвар аваад шинж тэмдгэн шууд илэрхгүй тийм ээ. Ер нь бол дундчаар нэг 3-7 хоног одоо хазуулснаас хойш за 14 хоног за зарим тохиолдолд одоо вакцины хийлгэх хүмүүс бол одоо 30 хоногт ямар нэгэн шинж тэмдэг илэрхгүй байх тохиолдлууд байна. Тэгэхээр тэр үед одоо нэг хачгаа урдчлаас шинжилүүлчих юм бол одоо мэрэгжлийн байгууллагууд манайх тийм ээ зооны зүйн өвчин судлалын үндэсний төв зооны зүйн өвчин аймагуудад бол орон нутгийн зооны зүйн өвчин судлалын үндэс төвүүдэд одоо хачгийн маань ямар нэгэн халдвартай байна уугүй юу гэдгийг шинжиж юм бол тухайн хүнд одоо нөгөө шинж тэмдэг илэрхээс нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг авчна. Одоо тийх боломжтой. За мөн одоо нөгөө амьсгал боогдуулах аргаар аавна гэж байдаг. Тэгэхээр тэр хадсан хачиг дээрээ одоо вазелинтэй юм уу саваар ингээд бумбдаад за энэ бол яг бумбдаад агаар оруулахгүйгээр одоо 20-30 минут барина гэж байгаа байхгүй. Тэр жоохон төвөгтэй. Гэхдээ яг 20-30 минут ингээд байлгахад өөрөө нөгөө амьсгал нь боогдоод булчин салжраад энэ юундаа ирэх хэвээр. За тэгээ авсан хачгаа яаж явуулах вэ? Одоо гэх юм бол баг зэргийн чихтэй тийм ээ бүр усан дотор хийчих болохгүй. Тэгэх юм бол язарчин тийм ээ баг зэргийн чихтэй марлан дээр тавиал пенсилины шил юм уу тийм ээ эпендорф юу ч болон цэвэрхэн савнд хийгээд одоо бид нарт бас авчирч өгөх боломжтой. Хачигт халдвараас сэргийлэх маш олон арга байдаг. Мэргэжлийн хүмүүсийн дээр дүрсэнчлэн ой төхөрийн бүсээр аялаж зугаалахдаа тод өнгийн битүү хувцас өмсөх 2 цаг тутамд хувцас шалгаж хэвших нь хачигт хазуулахаас сэргийлдэг байна. Мөн хачигт халдварын голомтод бүсэд ажиллаж амьдарч байгаа болон аялал зугаалгаар ой төхөрийн бүсээр явах гэж байгаа бол вакцинжуулалтанд сайн дураараа хамрагдахыг зөвлөж байна. Ялангуяа тэр хачигт энцефалитийн хувьд бол хачигт энцефалитийн вакцин байдаг байгаа. Тэгэхээр яг түрүүний хэлсэн 8 аймаг буюу голомтд бүс нутаг тийм ээ тэр ой мод бүс нутгаар ажиллаж амьдардаг одоо тэнд байнга байдаг хүмүүс за аялж жуулчж байгаа зорчиж байгаа хүмүүс тэр хачигт энцефалитийн одоо вакциныг бүрэн тунд хамрагдах шаардлагатай. Бүрэн том гэдэг маань 3 тун авах, бүрэн 3 тун авах. За ийм шаардлагатай. Насны хувьд бол хачигт энцефалитийн вакцинд 3-аас дээш насны одоо бүх хүмүүс хамрагдах боломжтой. За 3 тун байна. За 1-р тун бол одоо яг хачигт энцефалитийн идэвхжлийн үе түрүүн 5 сарын сүүлээс эхэлнэ гэсэн үг тийм ээ. Тэгэхээр эхлэн. Тэгэхээр 4 сарын дунд үеэс буюу сүүл үеэс 1-р тунгаа авна. 5 сард 2-р тунгаа авна. За 2 дахь тунгаас жилийн дараа 3-р тунгаа авна. Ингээ 3 тун авсан тохиолдолд одоо бүрэн тун хамрагдана гэж үздэг. За байнга тэнд оршин суудаг хүмүүс бол 3 жил тутамд сэргээх тун авч яадаг. За 3 жил болоод нэг ганцхан тун авна. Сэргээх бүрэн 3 тунгаа авсан тохиолдолд тийм байна. За мөн хачигаас урьдчилан сэргийлэх одоо дайжуулагч бодисууд байдаг. За тэгэхээр тэр дайжуулагчийг одоо үйлдвэрлэгчийн заавраар нь хэрэглэх шаардлагатай. За магадгүй одоо үйлдвэрлэгч нь нөгөө хувцсандаа тийм ээ
3 цаг тутамд цацна гэсэн бол 3 цаг тутамдаа хуцандаа цацна. За одоо ил гарсан хэсгүүдтэй 2 цаг тутамд цацна гэх юм бол ил гарсан хэсэгтээ 2 цаг тутамд одоо цацаж ингэж одоо хачиг хазуулахгүй байх. Одоо урчин сэргийлэх нэ. Төвчээрийн хачиг бол нөгөө малаас дамжаад байгаа шүү дээ. Тэгэхээр малаа ирүүлжүүлэх манай малчид тийм ээ малаа хачиггүйжүүлэх ажлыг одоо сайн хийх хэрэг. Тэгэх юм бол өөрийгөө хүүхдээ хамгаалах гол бол нь малынхаа одоо малаа хачиггүйжүүлэх хэрэгтэй. За мөн малынхаа ноос ноолуурыг тийм ээ гэр орондоо хадгалахгүй байх. За тэгээ нөгөө мал ахуйтай одоо нөгөө малынхаа ноосыг хэргах ямаас хамнах энэ үедээ бас өмсч эдэлсэн хувцас ундраа сольж тийм ээ тэндээ бас нөгөө тод өнгийн хувцас өмсөх юм бол чиг байна уу гэдгээ бас унгаагаад авах хэрэгтэй. Нэмэх 37 хэм нэвтрүүлгийн яндайхан дугаараар бид хажиг талбарын талаарх мэдээллийг иргэдэд хүргэхэд зорилоо. 4-р сараас 10 сар хүртэл хажиг талбарын одоо дэгдэл техстэг гэдэг мэржлийн хүмүүс хэлж байна. За энэ үед иргэд маань ойд хэрийн бүсээр амраж зугаалах гэж байгаа бол тод өнгийн хувцас өмсөх, за хачнаас сэргийлэх олон арга хэмжээнүүдийг авч хэвшээрэй гэж зөвлөж байна. Бидний бэлтгэсэн нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.